Сайн байцгаана уу? Эхний бичлэгт маань тавтай морил. Өнөөдөр ярих ханы маань 2007 онд гарсан хошин шиг романтик хоссон хайр дурлалын тухай гайхалтай түүхийг өгүүлэх 24 ангитай анime юм. За ингээд анime руугаа орцгоё. Риса Койзуми бол ангийнхаа хамгийн өндөр охин. Харин Отоны Ацуши бол ангийнхаа хамгийн намхан хөвгүү юм. Тэр хоёр нэг талаараа тун адилхан. Хоёулаа хайр дурлалдаа бүтлгүйцдэг. Риса Сузуки хэмээх ангийнхаа царайлаг хөвгүүд дурладаг бол Отоны Танака хэмээх Рисагийн хамгийн сайн найзад дурлждаг. Гэвч тэд өөрсдийн таалагдсан хүнтэйгээ дотносох гэж оролцсон ч бүтлгүйтдэг бөгөөд эцэст нь Сузуки Танака хоёр бие биедээ сэтгэлтэй болж үерхэж эхэлдэг. Риса Отоны хоёр хинэн төрүүлж хостой болох вэ гэдэг дээр мөрийддэг бөгөөд Риса ярих юм бол хүссэн толомаагч Отоны ярих юм бол пүүз авахар болдог. Риса Нобу чанаас хүнтэй танилцуулж өгөхийг гуйдаг боловч тэр хүмүүс нь Рисад яг л морь сармагчин дахиа нохой гахаа шиг харагдаж үерхэх бодол төрдөггүй. Отоныгийн хуучин найз охин Канзакийн сагсан бөмбөгийн клуб удирдлагт Отоныг урьдаг бөгөөд Сад Умибозу хэмээх туртад дүүжингийнхаа тоглолтыг хамт үзнэ гэд амласан байна. Отоны Риса Канзакийн хоёрын хооронд сонголт хийх болдог бөгөөд Рисад төрүүлж амласан болохоор Умибозугийн тоглолтыг үзэхээр ирдэг. Тоглолт руугаа хамт явж байтал Рисагийн багын найз болох Харукатад таардаг. Харука багадаа нэлийн уйланхай хүүхэд байсан бөгөөд хүүхдүүд Харукаг дээрлэхэж шоглож тоглох нь их байсан. Харука хүүхдүүдэд дээрлэхүүлж байхад нь Риса хамгаалснаар Харука Рисаг баатраа хэмээн боддог. Харука Рисад сайн бөгөөд багаасаа Рисаг найз охиноо болохыг хүсдэг байснаа хэлдэг. Валентинч төхөөд Отоны Рисад хэрв шоколад өгөх хүн олдохгүй байвал шоколад надад өгөөрэй гэсэнгийн санаад Отоныг шоколадтай торт хийж өгөхөр болдог. Отоны шоколадаа өгтөл Отоны Харукатай Рисаг хардаад байгаа юм уу гэмээр уурлахад нь Риса Отоныг гомдоод Харукад шоколадаа өгдөг. Хичээлийн шинжил болж Отоны Риса хоёр хичээл рүү явж явах замд нь нэг охин руу нохойд арж идэг. Тэр охин нохооноос аварсны дараагаар Отоны Риса хоёр сургууль дээр очтол дахиад нэг анги болоо зогсохгүй хоёулаа ангийн дарга болчдөг. Отоны саксны үндсэн багт тоглох болдог бөгөөд үнийг нь мэдсэн Риса Отоныг бэлэг авч өгдөг. Нохооноос авардаг охин Котобуки гэдэг бөгөөд Риса Отоны хоёртой нэг сургууль болж таардаг. Котобуки нь Отоны сайн гэдгийг нь ил тарагддаг бөгөөд бүр нэг таарахтаа үсээд авдаг. Отоны урсан шинжгүй бараг баярлаад байгаа юм уу гэлтэй нэлэх ногоон зулгаачлаа гээл яриад байдаг. Биеийн тамирын цаг болж өндөр үзэхэд Риса 2 см өсөөд 172, харин Отоны 2 мм өсөөд 156 болсон байдаг. Отоны сакс тоглож байгаа туруугаа гэмтээснээр эмч өрөөнд ордог. Котобуки Отоныг асарж явахдаа нэг нууцаа хэлдэг бөгөөд Котобуки нь яг үнэндээ эрэхтэй. Өөрийгөө хизээч эрэхтэй гэж боддоггүй бөгөөд андуураад надад юм би хүс юмаа гэдэг. Риса Отоны сайн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд Отоныг харах харцсан цаанаа л нэг өөр. Найзшүрдэг бөгөөд Отоныг харах харцсан цаанаа л нэг өөр. Найзуудаараа тэнгисийн ирэг дээр ирдэг бөгөөд тэнд нь Умибозугийн тоглолтод тоглодох учраас тоглолт үзэх гэж бас найзуудаагаа хөгжүүлдэг гэж ирдэг. Найзууд нь Рисаг Отоны сайн гэдгийг нь аль дээрээс мэдчихсэн бөгөөд энэ удаад Риса Отоны сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор туслахаар болдог. Отоны Риса хоёрыг тоглож байх нь найзууд нь ажиглаастай. Гэтэл Риса шилэн дээр гიშгээд хөлөө гэмтээчдэг. Ингэснээр Риса тоглож чадахгүй болоход нь найзууд нь Отоныг хань болоод байжээ гэж ятгсан боловч Риса эсэргүүцээр хагаад бүгдээрингээ нь явуулчихдаг. Отоныг гэтээ сэтгэлтэй Рисагийн хажууд хурж ирж сууж жол юм ярьдаг боловч Рисаг хэн нэгэн сайн гэдгийг нь олоод мэдчихдэг. Хэн гэдгийг нь шалгаагаад байхаар нь Риса хэрэг би чамд дурлвал яах вэ гэтэл Отоны хөлдөө царайлаад авраг авгаа минь найз залуутай болно гэж гордож хэрэггүй гэд гомдоочдөг. Гэхдээ Умибозугийн тоглолтыг үзэх гэж явж байхдаа буцаад эвлэрдэг. Отоны охид дундаа нэлээд нэр хүндтэй бөгөөд Риса энэ зуны амралтаар л хичээхгүй бол хичээл орчих юм бол амжихгүй болохоор хичээхээр болдог. Гэхдээ хичээсэн ч гэсэн нэг л ив хаваа олж өгдөггүй бөгөөд байсгээл хэрэлдээд байдаг. Риса төрс өдрөөрөө Отонытой дээвэр дээр уулзахаар болдог бөгөөд Отоны Умибозугийн гарын үсгтэй дискийг мөн ховор тэмдгийн хамт Рисад бэлэг болгон өгдөг. Риса Отоны хоёрыг дээвэр дээр байхад солиод будаад юм яриад их л романтик байхад Риса зориг гарган Отонyd сэтгэлээ илчилдэг. Майдо сургуулийн 17 дугаар наадам болж Отоны Рисагийн төрс өдрөөр юу болсон талаар ярихдаа зөвхөн салют төрс өдрийн хоо бэлгийн талаар л яриад байхаар нь Риса уурладаг. Аргагүй Риса арайгч нэг юм сэтгэлээ илчилсэн байхад нь Отоны тэр талаар нь юусоо ярихгүй болохоор уурлах, гомдох зэрэгцээд тэр өдөртөө нэг л итгэхгүй байгаад идэг.
Наадмын орой Риса ангидаа сэтгэлээр унаад сууж байхад нь Отоны орж ирээд яасан гэн асуугаад ер нь одоо болтол яг Рисаг яагаад байгааг нь Отоны мдэггүй л явж идэг. Тэгтэл Отоны Рисагийн өмнө нь ярьжсэн юмнуудыг нь гинэт санаад намхан тэнэг сагсны багт байдаг. Тэгээд хоёулаа байхад хайртай хүн нь энд байна гэснийг нь санаад арай гэж нэг юм Рисагийн хайртай хүн бол өөрийгөө гэдгийг ойлгож авдаг. Отоны гүн бодолд автаад Риса харин шал дэмий хэллээ гэсээр буян болдог. Риса гүн бодолд дарагдаад шүнжин хөрбөсөр байгаад нилээн орой унтдаг. Нобучан өглөө Риса руу залгаж сэрээснээр Риса ангийнхаа зугаалганаас хоцорсноо мэддэг. Буян болон сургууль дээр иртэл Отоны бас хоцорсон байдаг. Ингэснээр Отоны Риса хоёрыг багш нь авч ангийнхныхаа нараас хамт явхаар бол. Буян босоор ашгүй гэж нэг юм Отоны Риса хоёр ангийнхантайгаа уулзч чаддаг. Тэгснээр бөөндөө очих газраа ирдэг боловч Риса Отоны хоёр автобусандаа нам унтаад ангийнхнаас сэрэх гэсэн боловч ядарсан бололтой унтаал идэг. Тэгснээр Риса Отоны хоёрыг үлдээгээд ангийнх нь гарч зугаалдаг. Риса Отоны таягдчихин гэж зүүдлээд цочоос ирэхэд Отоны бас сэрж хараад тэр хоёр хоёулахнаа автобусанд үлдсэн байгаагаа мэддэг. Отоны Нобучантай яриад тэрхэд нэг газар дуулцахаар тохирдог. Ашгүй гэж нэг юм Риса Отоны хоёр ангийнхантайгаа уулзаад байж идэл Отоныгийн аман цангаад уух юм авахаар явдаг. Риса Отоныгийн араас очиод Отоны яг юу бодож байгаа талаараа бүгдийг хэлдэг. Үнэн дээр зөндөө удаан хошин шогийн хас байсан болохоор тэр яг жинхнээсээ найз охиноо гэж харахад хэцүү байна гэдэг. Риса энэнгээ юуж болоогүйгээ бодчих. Тэгээ хоёлаа буцаад хуучин шигээ бай гэснээр төрүүлээд найзууд дээр очихоор гардаг. Найзууд дээр очиод Риса тэсэлгүй уйлдаг бөгөөд тэрнийг нь Отоны булангаас хараад зогсож идэг. Ингэснээр 8 дугаар анги маань дуусдаг. Анхны бичлэг болохоор алдаа дутагдал их байгаа ч гэсэн цаашдаа илүү сайжирч чанартай контент хүрэхийг хичээнэ. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн ангиар дахин уулзтлаа. Түр баяртай.